Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал 2-оос 3 дахин нэмэгджээ. Тухайлбал Баян-Өндөр сумын анхны оч Өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт 70-аас 100 иргэн төрөвчилсөн тест өгч байгаагаас 45-аас 50% нь коронавируст халдвар илэрч байна. Харин өдөрт 20 иргэн PCR шинжилгээ өгч байгаагаас 16-аас 18 иргэнээс халдвар илэрч байгааг албаны хүн мэдээллээ. За PCR болохоор 20 хүн авагдаж байгаа өдөрт. За энэ дээр болохоор 0-5 насны хөгжлийн бэрхшээлтэй ахмад за тэгээ жирэмсэн ойрын хавьд болоод шинж тэмдэг тод илэрч байгаа хүмүүсээс авж байгаа. Тест түргөвчилсэн болвол тийм юу байхгүй. Одоо нөгөө тэдэн ширхэг гэдэг тоо байхгүйгээр авж байгаа. Ирсэн хүн болгоноос нь авж байгаа. Гэрээрээ бас нөгөө одоо ингээд нөгөө ахмадууд байгаа шүү дээ. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй гэрээсээ гарч чадахгүй хүмүүс бол гэрээр нь очиж үзээд тэгээд эмийн багцаа өгж байгаа. За түргөвчилсөн шинжилгээ болохоор өдөрт 100-аас 70-аас одоо 100 хүнд хамрагдаж байгаа. Өдөртөө илэрж байгаа нь болохоор дор хаяж одоо 45-аас 50% нь бол эерэг гэсэн хариу гарч байгаа. Юу н PCR маань болохоор 20-оос одоо нэг 18, 16 л баг эерэг гарч байгаа. За өдөрт бол манай аймгийн хэмжээнд бол нийт бол 200 орчим PCR шинжилгээ хийж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулаад эрсдэл өндөртөө хүндрэх магадлалтай тийм хавьтал болсон тийм иргэдэг бол үнгүү шинжилгээ авч байгаа. За 8 өрхийн эрүүл мэндийн төв, 1 сумын эрүүл мэндийн төв дээр бол төрүүлсэн шинжилгээг бол ажлын цагаар бол өдөр бүр авч байгаа. За энд бол 0-5 насны хүүхдүүд болон ахмад наснууд, архах хууч өвчтөе хүмүүс, жирэмсэн эрчүүд бол үнгүү хамрагдж байгаа. За бусад иргэд бол төлбөртэй шинжилгээ аваад ажиллаж байгаа. Өглөө 8 цагаас 17 цагийн хооронд бол ажиллаж байгаа. Энэ хугацаанд бас шинжилгээ авж ийн. За гэрийн эмчилгээнд хүмүүсээ хянаж ийн. За дээрээс нь дархлаажилт үйл ажиллагаа ингээд хийгээд явж байгаа. Орхон аймгийн хэмжээнд 8 өрхийн эрүүл мэндийн төв болон 1 сумын эрүүл мэндийн төвд коронавируст халдварын төрөвчилсөн шинжилгээ болон PCR-ын шинжилгээ хийж байна. PCR шинжилгээг өглөө 8:30-аас 10 цагийн хооронд, харин төрөвчилсөн шинжилгээг 8:30-аас 11 цаг, өдрийн 14-өөс 16 цагийн хооронд шинжилгээ хийж байна.